За та бүхэнд энэ өдрийн минь төргийа. Өнгөрсөн 4 жилд бас энэ асуудал дээр улсын их хурал нэлээд анхаарч одоо орж ирсэн төсвүүдийг батлаад бүтэц оронтойгоос шинжилж өгчээсэн. Тэгээ энэ талаар нэлээд одоо сайн үр дүнгууд гарсан гэд надад бас бид нарт ирсэн хаалттай тайлангуудаар бол гарсан. За сүүлийн үед бас би нэг баярлж байгаа зүйл юу вэ гэхээр энэ сошиалор за Харт амхны одоо энэ зохион байгуулалтаа ийм бүлэглэлийг илрүүллээ, тийм бүлэглэлийг илрүүллээ гэд ингээ гараад байгаа надад бол их таашаалтай байгаа. Би бас тэгээд энэ дээр тагнуулаар эрхээ газар цагдаа холбогдох байгууллагуудад бас баяр хүргэх гээд байна л да. Өөрөөр хэлбэл энэ мэдээллүүд ингээ сайн явснараа энэ өөр урьдчилан сэргийлэхэд их чухал юм байгаа. За энэ бол бас ингээд нэлээд тэмцдэг юм байна. Энэ асуудлууд бол ноцтой явж байна гэдгийг ингээ харахад за энэ парламентд бол бас жоохон гишүүд хариуцлагатай хандах хэрэгтэй байдаг. Ягаад тэгэхээр сая гишүүд ингээ бүгдээрээ л гоё яриад байна л да. За чухамхүүл байдал хүндрэлээл гэд яриад байдаг. Гэтэл 26 онд орж ирсэн Харт амхтай тэмцэх төсвүүдийг дийлэнхийн л хассан штэ. Би одоо бүр гүүж нэг хөтөлбөр хэрэгжүүлье гэд нэг хэдэн төгрөг тавьсан бүгдийг нь хассан. Тусгай хяналтын дэд хороон дээр хасагдсан, төсвийн байнгын хороон дээр хасагдсан. Тэгэхээр иймэрхүү одоо хамаг төсвийг хасчаад өнөөдөр ингээд нэг материал нулимс унгаагаад байх нь сонирхол байна. За би нэг хэдэн асуулт асуух гэсэн юм аа. Энэ ашиг олох зорилгоор хууль бус одоо энэ үйл ажиллагаа явуулж байгаа энэ төрийн албан хаагчдад ер нь ямар хариуцлага өнгөрсөн хугацаанд яг ноогдуулж чадсан юм бэ? Та нар бол зохион байгуулалтаа нэлээд олон бүлэглэлийг илрүүлсэн. Тэнд чинь цагдаагийнхан за ингээл холбогдох төрийн байгууллагын нэлээд байгаа штэ. Тэгэхээр энэ хүмүүстээ яг хэдэн хүнд ямар хариуцлага, ямар ял өгсөн юм бэ? Гол одоо энэ хүмүүсийн чинь л бид нар ялын бодлогыг чангатах гэдэг. Тэгээ шинэ хуулиар одоо ийм байсан бол бид нар ингэж чангатгаж байгаамаа гэдэг юмыг би сонсох гэсэн. За бас нэг асуудал бол энэ 11-1-7-д заасан энэ заалтыг бол би бол ер нь хасах хэрэгтэй гэж үзэж байгаа. Энийг би бол ажлын хэсэгт хэлнэ л дээ. Энэ заалтыг дэмжиж лоббиддаг хүмүүс маш их байдیں۔ Энэ юу вэ гэхээр 11-1-7 заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг зөвхөн энэ хуулийн 11-1 заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөлтөд хуулийн этгээдэд олгож болно гэсэн энэ заалтыг ер нь хасахгүй бол энэ канабисын төрлийн ургамлыг эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн зорилгоор тариалах гэсэн асуудал бол гараад байдаг. Тэгээ манад бол энэ бүрэн хяналтанд авах боломж ер нь байдаггүй. Тийм учраас энэ асуудал дээр бас хариу авъя. Бас нэг асуудал юу вэ гэхээр энэ хууль хүчний болон эрүүл мэндийн байгууллагын чиг үүргийг маш тодорхой заасан байгаа. Тэгсэн хэрнээ боловсрол шинжилгээ ухаан хөдөө аж ахуйн ингээ бусад байгууллагын чиг үүрэг нь огт байхгүй байна. Энийг ингээд наривчлан тусгаж болоогүй мүү? За энэ хувийн хвшилтэйгээ хамтарна гэдэг. Одоо хувийн хвшлийн чи бүгд хараад сууж байгаа. Төр яг яаж хамтарч ажиллах юм бэ гэхээр хуулинд яг яаж хамтарч ажиллах юм? Яг яаж дэмжих юм? Яаж энэний эсрэг хамтдаа тэмцэх энэ төрийн бас байгууллага, иргэний нийгэм, хувийн эмнэлгүүд байна. Сэтгэл зүйчд байна. Энийг яах юм бэ? Энэ дэмжлэгийг чинь өгөхгүй бол төр дангаараа энэ ажлыг үлдээхгүй гэдэг байна. Түрүүн бас амар сайхан сайд хэлсэн. Энийг ярьж болохгүй гэж нуусаар агаал тэгэл хяналтаас алж шít. Одоо залуучууд тэр байтугай мэдээллийг олж авч байна. Тэгэхээр энэ хүүхэд хамгаа За хэн хариулах вэ? За дэд сайд Мөнх Эрдэнэ 4-р микрофон эндрээ. За одон туяа гишүүний асуултанд хариулъя. За сүүлийн 10 жилийн статистик тоо мэдээлэлээс харахад бол яг энэ төрлийн гэмт хэрэгтэй холбогдсон 22 төрлийн албан хаагч байна. За 22. За үүнээс бол хяналтын прокурор 1, онцгой байдлын албан хаагч 2, за зэвсэг түвшний албан хаагч 5, эмнэлгийн байгууллагын ажилтан 5, туслах прокурорын туслах 1, шүүхийн тамгын газрын захилгаанч 1, төрийн үйлчлэгийн ажилтан 4 гээд. За төрийн дипломат албан тушаалтан 2 гээд. За багш 1 гээд. Тэгээ энэ бол энэ эдгээр хүмүүст одоо ноогдуулсан ял шийтгэлийн төрлөөс харахад бол 20 хялаар шийдэгдсэн 6, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийдэгдсэн 4,
За торох ял 1, нийтийн албанд томилох төрхийг тодорхой хугацаагаар хязгаарсан 3, за гадаад улсад шалгагдсан 2 гээд. За тэгээд тэнсэн харгалцсан 7 гэд ийм байгаа. Тэгэхээр бас энэ хүмүүсийн хувьд бол зүйл ангийн хувьд бол ийм гол нь бол ер нь бол ашиглах 27 эрүүгийн хуулийн 27 дугаар зүйл заасан хууль ёсоор ашиглах гэсэн энэ гэмтрэг үйлдсэн байна. За ер нь төрийн байгууллагуудын чиг үүрэгтэй холбоотой зүйл заалтууд бол энэ 8 дугаар бүлэг 43-аас 56 дугаар зүйлд тодорхой тусгасан. За энэ дээр бол эрүүл мэндийн байгууллага, боловсрол, гайл, тагнуул, цагдаа, ард тамхитай тэмцэх алба, за төрийн захиргааны төв байгууллагууд, нутгийн захиргааны байгууллагууд гээд бүх байгууллагуудын одоо хүлээх үүрэг, гүйцэтгэх ёстой чиг үүргийг аль болох тодорхой тусгахыг бас бид хичээсэн байгаа. Тийм учраас бас нөгөө ийм одоо жишээ нь одоо боловсролын байгууллага ямар одоо чиг үүрэг гүйцэтгэх юм бэ? Ард тамхитай тэмцэх төрийн бодлогын хүрээнд эрүүл мэндийн байгууллага ямар чиг үүрэг гүйцэтгэх юм бэ? Энэ бүгдийг бол ингэж одоо хуулийн төсөл дээр тодорхой тусгасан байгаа гэдгийг хэлье. За